хурлын дэд дарга эрхэм гишүүдээ эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаар та бүхэнд товч танилцуулъя. За хуулийн төслийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын их хурлын даргад Улсын их хурлын гишүүн миний бие Жүкүн Алдарж Авхлан, Аюуши Ариун Заяа, Нацаг Доржийн Батсанбүрэл нар өргөн мэдвэсэн. Монгол улсад донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд хуулийн үндсэн санаа агуулга нь цусны донорын үйл ажиллагааг зохицуулах зорилттой байсан. Улмаар 2012, 14, 15, 21 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хугацаанд манай улсын ангаах ухааны салбарт эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ улам хөгжин өргөжин тэлж эмчилгээний арга хэлбэр тоо чанар зэрэг нь хөгжлийн шинэ үе шатанд гарсантай уялдан дээр дурдсан удаа дараагийн нэмэлт өөрчлөлт шинжилсэн найруулгаар эрхтний донор эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар заалтууд нэмж тусгагцаар ирсэн. Монгол улсад эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжиж ирсэн талаар товч мэдээлэл өгье. Монгол улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг улсын клиникийн төв эмнэлэг амжилттай хийснээр эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш улсын клиникийн төв эмнэлэг 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чимэг, үүдлийн шилжүүлэн суулгах баг, хавдар судлалын үндэсний төвд 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байгаа. Өнөөдөр улсын 2 дугаар төв эмнэлэг Их Насын эрүүл мэндийн үндэсний төв мөн одоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхлээд байгаа. За бөөр шилжүүлэн суулгах хагалгааг цэргийн госпиталь бас хийж эхэлсэн сайн туршлага нэвтрээд байна. За түнчлэн эдис үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурцтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хөвгтөй болох хүсэл мөрөөдлийг биелэл болгож байгаа сайн туршлага байгаа. За ирээдүйн чиг хандлах түүний төсөөлийн талаар үүний зэрэгцээгээр үүдлэсийг эсэд нөхөн сэргээх хэмжээлгээр ашиглах, өр хөврөл шилжүүлэн суулгах цаашлаад хүүн цус эсэдийг хадгалах, банк байгуулах, эсийг олшруулан урган төлжүүлэх шинэ арга технологи, эмчилгээ үйлчилгээний практикт ашиглах, нэвтрүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага практикт тулгараад байна. Учир нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн эмчилгээ үйлчилгээний салбар ичимтэй хөгжин, өргөжин тэлж, энэхүү эмчилгээнээс гарсан үр дүн суурилсан судалгаа шинжилгээ, эмчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулах, хөгжүүлэх ажлууд өргөн хийгдэж байна. Манай улс эрүүл мэндийн салбарын энэхүү дэвшилтэд шинэ арга технологиудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаамаа. Баримтлах бодлогын чиг баримжаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны удаа дараагийн тогтоол, зөвлөмж, санамж бичиг, улсын их хурлаас баталсан Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтал 2030, Монгол улсын засгийн газрын 2020-с 24 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Монгол улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын тус үндэслэн эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг боловсруулах чиг баримжаа болгон ажиллалаа. Дэлхийн улс орон олон улсын жишгийг харах юм бол дэлхийд 93 улс оронд эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг ямар нэг хэмжээгээр хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээрээс 90 оронд эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээний тухай бие даасан хууль тогтоомжтой ажилладаг юм байна. За хуулийн төсөл батлагчснаар хуулийн хэрэгжилт үр нөлөө сайжирч дараах эрг үр дүн гарна гэж тооцоолж байна. Үүнд нэгт эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам болсонгүй болж үүний хэрээр энэхүү эмчилгээний аргууд улам нэмэгдэж хөгжин дэвших шинэ боломжууд нэмэгдэнэ. 2. Иргэд эх орондоо дэлхийн жишгт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэнэ гэж харж байна. Гадаад улс орнд руу эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэддэхүйс багасж, гадагшаа урсгах мөнгөний урсгал буурна. 3. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шин шатанд гарна. 4. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэгслэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагаа, санхүүжилтийн шин тогтолцоо бий болон хөгжинө. Энэ нь эрхтэн эдис шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах суурь нөхцөл болно. 5. Амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого зохицуулалт улам төгөлдөржин нэгдсэн сүлжээ тогтолцоо бий болон хөгжиж эмчилгээний төрөл чанар хүртээмж үр дүн илүү сайжирна гэж харж байгаа. Анхаарал хандуулсанд Монгол Улсын их хурлын дэд дарга гишүүд та бүхэнд баярлалаа.